Бидний өдөр тутамд хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн маань стандартын шаардлага хангасан уу юу гэдгийг хэн нэг нь нотлох хэрэгтэй. Бууз ван шийдэг үйлдвэр лабораторид очиод шинжилгээ хийлгэхээр нитрат ч гэдэг юм гол аюулгүй үзүүлэлтүүдэд үүсдэг байх жишээ нэг гэдэг. Одоо энийг эрүүл мэндийн лабораторич гэдэг юм эрүүл мэндийн байгууллага дээр очиод шинжилгээ хийлгэхэд хийлгэснээр дараагийн одоо байгууллага дээр очиод үзүүллээ гэхэд нэг нь нөгөөсөө хүлэн зөвшөөрдөггүй шүү дээ, энэ тал дээр. Та нар нэгнийхээ үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй бол итгэмжлэгдэхгүй байж болно. Тухайн бүтээгдэхүүн өөрөө чанар аюулгүй байдлын шаардлага хангасан гэдгийг лаборатори тогтоодог. Лаборатори өөрөө шаардлага хангаж үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг итгэмжлэлийн байгууллага нотолдгоо гэж ингэж ойлгож байна. Экоострогч компаниас эрхлэн гаргадаг Labcast-ийн тусгай дугаарыг үндэсний итгэмжлэлийн төвөөс хүргэж байна. Өнөөдрийн зочноор үндэсний итгэмжлэлийн төвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Мөнхбат. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. Үндэсний итгэмжлэлийн төв хэмээх байгууллага ер нь ямар чиглэлтэй байгууллага вэ? Та бүхний одоо үйл ажиллагаа эцсийн хэрэглэгчдэд одоо ямар чухал үүрэгтэй вэ? Энэ талаас яриагаа эхлэе. За, үндэсний итгэмжлэлийн төв гэдэг байгууллага за нэрнээсээ тодорхой итгэмжлэлийн чиг үүргийг хэрэгжүүлнэ гэдэг. За энэ дээр бас хүмүүс ойлгохдоо итгэмжил гэдгийг одоо энгийн иргэд бол жишээлбэл нөгөө жолооны үнэмлэхний итгэмжилж гэдэг юм уу, винийгээ төлөөлөх итгэмжил гэж янз янзын одоо утгаар ойлгодог. А яг энэ тохирлын үнэлгээний итгэмжил буюу үндэсний итгэмжлийн төвийн үндсэн хэрэгжүүлдэг үйл ажиллагаа маань лаборатори, хяналтын байгууллага, баталгаажуулалтын байгууллагуудын одоо мэрэгжил ур чадвартай ажиллаа хийж чадна гэдгийг хөндлөнгөөс нотолдог үйл ажиллагаа. Бидний өдөр тутамд хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн маань стандартын шаардлага хангасан уу юу гэдгийг хэн нэг нь нотлох хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нэр одоо улс төрчдийн амнаас банк сонгосдог стандарт хэрэгжихгүй байна гэдэг яриануд байгаад байдаг. Тэгэхээр энэ стандарт хэрэгжиж байгаа эсхийг хэн нотлох юм? Лабораторийн сорилтын дүнгийн хуудасгүйгээр нэг нотлох боломж байхгүй. Өөрөөр хэлбэл зүн бэлгээрээ очиад одоо сайхан бүтээгдэхүүн байна гэж хэлээд ээж болохгүй л гэсэн санаа. Тэгэхээр лаборатори өөрөө стандартын шаардлага хангасан байх хэрэгтэй. Бас ахаад. За энэ лаборатори чадвартайгаар шинжилгээгээ хийж чадчихна гэдгийг итгэмжлэлийн байгууллага нотолдог. Тэгэхээр дамаа итгэмжлэлийн байгууллагын яг үндсэн хэрэглэгч нь лаборатори байна. А лабораторийн хэрэглэгч нь болохоор ард иргэд болж таарад байна гэсэн үг. Тухайн бүтээгдэхүүн өөрөө чанар аюулгүй байдлын шаардлага хангасан гэдгийг лаборатори тогтоодог. Лаборатори өөрөө шаардлага хангаж үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг итгэмжлэлийн байгууллага нотолдгоо гэж ингэж ойлгож байна. За өнөөдрийн байдлаар одоо үндэсний итгэмжлэлийн төвөөс итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллага хичнээн байгууллага байгаа вэ? За 200 орчим лаборатори итгэмжлэлийн байгууллагад бүртгэлтэй. За энэний 180 орчим итгэмжлэлийн хүчин төгөлдөр явж байгаа. За энэ дотроо бас бүтцийн хувьд хүнсний лабораториуд 30 орчим хувийг нь. За зам барилгын материалын лабораториуд бас нэг 20-30 хувийг нь. За уул уурхайн лабораториуд нэг 10 орчим хувийг нь гэдэг юм уу. Ингээд явдаг нэг 200 орчим лаборатори. За дээрээс нь нэг 50 орчим техникийн хяналтын байгууллага. За нэг 20 гаруй одоо баталгаажуулалтын байгууллага. За бас нэг 30-аад эмнэлгийн лаборатори гэдэг. Нийтдээ нэг 300 гаруй байгууллага үндэсний итгэмжлэлийн төвөөс итгэмжлэгдсэн үйл ажиллагаа явуулж байна. Энэ байгууллагууд бүгд өөр өөрийн чиг үүрэгтэй. Эмнэлгийн лаборатори гэхэд хүний цуснаас эсвэл шээснээс дээж аваад шинжилгээ хийгээд хүний өвчнийг онцлоход шаардлагатай мэдээллүүдийг гаргаж өгч байна. За техникийн хяналтын байгууллагуудын хувьд барилга байгууламжийг эвдэггүйгээр хяналт тавиад энэ барилга байгууламжийг барихтаа ашигласан бетон зурмаг материал нь шаардлага хангаж ийн үгүй юу гэдэгтэр дүгнэлт гаргадаг хэсэг байна. За лифт өргөх байгууламжууд дээр одоо үзлэг магадлага хийгээд дүгнэлт гаргадаг ийм хяналтын байгууллагууд байна. Гэх мэтчлэнгээр. За баталгаажуулалтын байгууллагуудын хувьд хамгийн одоо гол ачааг үүрдэг. Өөрөөр хэлбэл яг тухайн бүтээгдэхүүн маань эсвэл үйлчилгээ маань стандартын шаардлага хангасан гэдгийг эцсийн байдлаар нотолж тохирлын гэрчлэгээ олгодог ийм байгууллагууд байна. Бидний үрсийн яг одоо хүлээн зөвшөөрөгдсөн байгаа буюу Аз номхон далайн бүс нутагт за цаашлаад
олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгаа стандарт гэх юм бол 8, 9 стандартаар хүлээн зөвшөөрөгдсөн явж байна уу да. Тэгж. За, итгэмжлэгдсэн байгууллагын үр дүн одоо амьдрал дээр бидэнд яг юунд хэрэглэгддэг юм бэ? За, их сонирхолтой асуулт байна. Итгэмжлэгдсэн байгууллагуудын үр дүн хэрэглээнд гарахаасаа илүүтэйгээр хүлээн зөвшөөрөгддөгтөөс гол мөн чанар нь байна. Өөрөөр хэлбэл итгэмжлэгдээгүй байгууллага, итгэмжлэгдсэн байгууллага хоёрын үр дүн адилхан гарлаа гэж бодоход хоёулаа 5. Одоо энд нэг байгууллага лаборатори шинжилгээгээд 5 юм байна гэж тоо гаргав. Энд итгэмжлэгдээгүй байгууллага бас шинжилгээ хийгээд 5 гэ гаргацсан. Үр дүн нь адилхан. А гол нь итгэмжлэгдсэн байгууллагын үр дүн бол бусд нь хүлээн зөвшөөрнө. Итгэмжлэгдээгүй байгууллагын үр дүн хүлээн зөвшөөрөгддөг. Тэгэхээр энэ итгэмжлийн үр дүн хэрэглэгчдээр очихоор яаж тусдгийг гэхээр бие биенийхээ үр дүн дахин давтан шинжилгээ хийхгүй байхад л одоо гол зорилго нь болчдөг. Тэгэхээр энгийн одоо хэдүүл 8 хийдэг хүн байна. Үйлдвэрлэл эрхлээд 8 хийдэг хүн байна гэж бодоход өөрийнхөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг чанартай гэдгээд нотолж ижил зарах хэрэгтэй. За тэгэхээр би эндээ өөрөө шинжилгээ хийгээд за миний энэ үнэхээр сайн бүтээгдэхүүн байна гिचгээд зарах гэхлээр хүн хүлээн зөвшөөрч авах юм уу гэдэг ойлголт тусаад ирж байна. Тэгэхээр одоо би өөрийнхөө лабораторийг итгэмжлүүлчихэд тэгээ өөрийнхөө бүтээгдэхүүнд шинжилгээ хийчихэд тэгээд танд энэ миний бүтээгдэхүүн одоо сайн чанартай бүтээгдэхүүн шүү. Худлаа гэвэл шинжилгээний бичиг нь байна. Энэ шинжилгээний бичиг нь итгэмжлэгдсэн лабораторийн бичиг юм а гिचглэр хүлээн зөвшөөрөгдөлт эхлээд эхэлж байна. Тэгэхээр энийг л нөгөө маш сайн ойлгоод би хэний үр дүн зөвшөөрөх юм гэдэг ойлголт учраас босч ирээд байна. За энэ дотооддоо хүлээн зөвшөөрөх тухай ярьж байна. Гадна талд улс орнууд хоорондоо худалдаа хийхдээ яг энийг тавьдаг. Би Монгол улсын ноолуурыг ачаад бүгд найрамдах хятад ард улс руу гарах гээд очихлоор за чиний наадах чинь ямар үзүүлэлттэй ноолуур юм бэ гэд. Би гаргасан үр дүнгээ үзүүлэхээр итгэмжлэгдсэн юм уу? За итгэмжлэгдсэн лабораторийн үр дүн мөн байгаамаа гэхлээр олон улсын харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдсэн юм уу гэдэг асуулт асуудаг. Тэгэхээр энэ маань өөрөө бидний өрсөн итгэмжлийн байгууллага нөгөө гадаад худалдааг дэмжих гэдэг үндсэн зорилго руугаа ордог үйл ажиллагаа маань болчихж байгаа. Тэгэхээр итгэмжлийн үр дүн өөрөө хэрэглэгчдэд болохоор найдвартай бүтээгдэхүүн зарж байгаа гэдэг нь нотлохоо болдог. Үйлдвэрлэгчдэд болохоор худалдааг хөнгөвчлөх гарц нь болж өгдөг гэсэн үг шүү. Одоо хүлээн зөвшөөрөх гэдэг одоо агуулгын хүрээнд ярьж байна л да. Одоо энийг эрүүл мэндийн лабораторич гэдэг юм эрүүл мэндийн байгууллага дээр очиод шинжилгээ хийлгэхэд хийлгэснээр дараагийн одоо байгууллага дээр очиод үзүүлэлээ гэхэд нэг нь нөгөөсөө хүлээн зөвшөөрдөггүй шүү дээ, тэ энэ тал дээр. Ер нь бид нэр яах гэж итгэмжилдэг юм бэ гэдэг энэ мөн чанар руугаа бид нэр сүүлийн 2 жил харж байна. Нэгнийхээ үр дүн хүлээн зөвшөөрдөггүй. Тэгсэн мөртлөө нэг стандартын шаардлага хангасан гэдэг итгэмжлэгдээд байдаг. Наадах чи одоо яг төрийн эмнэлэг, хувийн эмнэлгүүдийн хооронд гарч ирдэг хэрэглэгчдийг хамгийн их одоо чирэгдүүлдэг асуудал. Бид нар гадна талтай үр дүнгээ хүлээн зөвшөөрөхөд том нэр яваад байдаг. Дотроо биенийхээ үр дүн хүлээн зөвшөөрөхгүй байдаг чинь ямар учиртай юм бэ гэдэг. За 2-3 төрлийн асуудлууд байгаа юм байна гэдэг нь тодорхой болж эхэлж байна. Нэгдүгээрт ашиглагдж байгаа тоног төхөөрөмжийн зөрүүнээс болж байна. Нэг лаборатори өөрийгөө хамгийн сайн тоног төхөөрөмжтэй гэж очиход бусад лабораториудын үзэж байгаа тоног төхөөрөмжийг манахаас муу иж магадгүй тийм учраас одоо эрсдэлтэй учраас бид нөр өөрийнхөө л тоног төхөөрөмжөөр үзнэ гэдэг асуудлууд байна. За бид нэр энийг техникийн хорон дээр ч газар дээр нь үнэлгээ хийж байгаа мэрэгчлэтнүүдтэйгээ ч яриад за аж ахуйн нэгжүүдтэйгээ саяхан бас уулзалт хийгээ яриад та нар нэгнийхээ үр дүн хүлээн зөвшөөрөхгүй бол итгэмжлэгдэхгүй байж болно гэдэг шаардлага үүсэж байна. Өөрөөр хэлбэл биенийхээ үр дүнг зөвшөөрөхгүй бол итгэмжлэгдэж бие биенийхээ цаг хугацааг үрэх ямар хэрэгтэй юм бэ? Хэрэглэгчийг чирэгдүүлдэг энэ асуудал чи ямар ашигтай юм бэ гэдэг хандлага хандж байна. За энэ дээр эрүүл мэндийн байгууллагууд итгэмжлэгдсэн лабораториуд ер нь зөвшөөрсөн. За ер нь бол хэдүүлээ нэг баг юм байна. Нэг Монгол улсын одоо байгууллагууд юм байна. Тийм учраас бие биенийхээ үр дүн зөвшөөрье. А гол нь итгэмжлийн байгууллага тэгвэл шаардлага яг жигд тавиач. Хувийн лабораториуд ур чадрын сорилтонд эсвэл тоног төхөөрөмжийн нэгж дамжуулалтанд их мөнгө үрээд байдаг.
төрийн эмнэлгүүд чинь төсөв байхгүй гэдэг нэрээр энэ ажлуудаа яг хувийн хвшил шиг хийж чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр яачнаад төрийн байгууллагуудын чинь үр дүн бид нэр зөвшөөрөх юм бэ гэдэг асуудлуудыг хүртэл хөндөж байна. Үнэхээр ч бас бодиттой шаардлагууд. Тэгэхээр энэ болгоныг тэгвэл нэг зэгцэнд нь оруулъя гэдээ бид нэр тоног төхөөрөмжүүдэд засвар үйлчилгээ нэгж дамжуулалтыг нь хангадаг одоо мэрэгжлийн хэмжил зүйн байгууллага бий болгоё гэдэг ийм асуудлыг хөндөд энийгээ бас эхлүүлээ явж байна. За арга аргачлалуудыг нь бүгдийг нь бол ижилтгий тоног төхөөрөмж үйлдвэрлэгчийн одоо санал болгож байгаа арга аргаар нь итгэмжлэе. Дээрээс нь итгэмжлийг одоо хүрээний тодорхойлт гэдэг баримт бичгийг нийтэд нээлттэй байршуулахдаа ямар тоног төхөөрөмжөөр хийж байгаа шинжилгээ юм бэ гэдгийг тодорхой тавьж өгье. Гэх мэтчлэнгээр энэ дотоодын хүлээн зөвшөөрлийг одоо нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Энэ маань ч төрөвчөөс үр дүнгээ өгч байна. Одоо үндэсний итгэмжлийн төвөөс одоо хилж чиглүүлж байгаа тэр тоног төхөөрөмжөөр л одоо шинжилгээ хийнэ гэсэн агуулгыг оруулна гэсэн үг, оруулж иж байна гэсэн үг. Итгэмжлүүлэхээр өргөдлөө гаргахдаа нөөцийн мэдээллийг биднэрт өгдөг. Тэрэн дээр ямар тоног төхөөрөмж ашиглах, ямар боловсон хүчин ажиллах, ямар аргаар хийх юм, ямар орчин нөхцөл шинжилгээгээ хийх юм бэ гэдэг бүх мэдээлэл өгдөг. Тэгэхээр энэ мэдээллүүд дээр нь тулгуурлаад стандартын шаардлага хангаж байна гэдгээ бид нэр хангаж ивэл итгэмжил олгож байгаа. Буцаагаад энийг итгэмжлийн хүрээний тодорхойлт гэдэг. За жишээлбэл Мөнхбатын лаборатори энэ шинжилгээг ийм аргаар ийм тоног төхөөрөмжөөр хийдэг юм байна гэдэг мэдээллийг нийтэд нээлттэй тавьчих. За төрийн байгууллага гэж одоо ярьсных бол одоо төрийн байгууллагуудын төрийн байгууллага бол одоо монопол байна шүү дээ, тий. Таны одоо бас илэрхийлдэг өнцөг бол ер нь төр монопол байна. Хувийн хвшлийн лабораторийг ер нь жоохон төлхөө хөгжүүлэх юм бол одоо 30-40 жилийн дарагдсан байгаа монопол байгаа энэ салбар бол одоо жоохон задарч хөдөлгөөнд орж хөгжих юм гэдэг өнцөг илэрхийлдэг шүү дээ, энэ талаараа та. Ер нь монопол гэхээсээ илүүтэйгээр хувийн хвшлийн тохирлын үнэлгээний байгууллагуудыг хөгжих боломжийг хаана хаагдаад идэх юм бэ гэдэг юм анзаарах хэрэгтэй болчихж байна. Жишээлбэл хувийн лаборатори би өөрөө за тодорхой мөнгө гаргаад хувийн лаборатори байгуулчихад энэ маань одоо жишээлбэл шинжилгээ хийгээд шинжилгээнийхөө хөлсийг буюу төлбөрийг аваад тэрүүгээрээ ажилчдаа цалинжуулаад дээрээс нь илүү гарсан мөнгөөр нь тоног төхөөрөмжөөр шинжилээд гэдэг юм уу. Ингээд бизнесийн зарчмаараа явах хэрэгтэй ажил. Гэтэл төр өөрөө сүүлийн 30 жил орон нутгийн лабораторийг бэхжүүлнэ. Төрийн лабораторийг бэхжүүлнэ гэд мөнгө зараад идэг үр дүн байдаг. Үр дүн байдг нь юугаар харагдаж байгаа юм гэхээр энэ байгууллагууд итгэмжлэлийн хүрээний тодорхойлт нь нэмэгдэж өгдөг. Өөрөөр хэл хийдэг шинжилгээнийх нь тоон нэмэгдэх ёстой. Үнэхээр л төр ингэж сайн дэмжиж байгаа гэдэг юм уу? Одоо төсвийг нь хангалттай тавьдаг бол жил болгон шинжилгээний одоо хийдэг үзүүлэлтүүд нь нэмэгдэж байгаа. Гэтэл ийм юм маань олигтой болж өгөхгүй. Дөнгөж жил үлгэн салган одоо 10 жилийн өмнө 20 жилийн өмнө хийдэг байсан шинжилгээнүүдээ л хийгээ суугаад идэг. Гэтэл энд ингээд нэг үлгэн салган ингээд шинжилгээ хийгээ суугаад байгаа байдал нь өөрөө хувийн хвшлийн лабораториуд шинээр байгуулагдаж энэ зах зээл рүү орж үйл ажиллагаа явуулах боломжийг нь хаагаад байна л гэж хардаг. Ийм ч юмнууд ажиглагдаж байна. Тухайлбал 21 аймагт мал эмнэлгийн лаборатори, хүнсний лаборатори, за барилгын лаборатори, ус цагуур орчны шинжилгээний лабораториуд ийж өөрийн шинжилгээ хийж чадчихна уу үгүй. Бүр энгийн жишээ ус. Одоо бидний өдөр тутамд хэрэглээд байдаг савлсан цэвэр ус. Энэ дээр аюулгүй байдлын гэдэг юм уу, физик хими ингээ бодглохлоор 15-аас 21 үзүүлэлт тодорхойлж иж за энэ бол хүний эрүүл мэндэд хоргүй ус байна, ууж болно гэх гээд байгаа. Гэтэл энэ төрд харьяалагддаг лабораториуд, орон нутгийн лабораториудын хувьд дээдл нь 10-аад үзүүлэлт үзэж байгаа. Үлдсэн үзүүлэлтүүдээ үзэж чаддаггүй. Тэгээд усны шинжилгээ хийдэг гэж хэлээд төлбөр аваад суугаад тахлаар хувийн хвшил тэр орон зай дээр нь очиад лаборатори байгуулад усны шинжилгээ хийх орон зайг нь хаачиж байгаа. Энэ монопол гэхээсээ илүүтэйгээр боломжийг нь хаагаад байна гэсэн үг. Цаашид яавал хөгжих юм бэ гэж. Ерөөсөө өрсөлдөөний журмаар.
Тэгэхээр хэн илүү шинжилгээ хийдэг, сайн тоног төхөөрөмжтэй хурдан шуурхай үйлчлдэг дээр нь хэрэглэгчид очиж үйлчлэгээг одоо авах хэрэгтэй. Тэрэнд нь мөнгөө төлдөг байх хэрэгтэй. Тэр лаборатори нь олсон орлогоороо ажилчдаа цалинжуулаад тоног төхөөрөмжөө сайжруулаад явдаг байх хэрэгтэй гэдэг энэ зах зээлийн зарчим руугаа орохгүй мүү гэдэг ойлголтуудыг эдгээр одоо нэр нь хөндөж тавихаас өөр арга байхгүй. Сүүлийн 30 жил одоо энэ лабораториудыг төр өөрөө хөгжүүлэх гэж байгаа нэг л үлгийн салган амтаараа хийж авч явсан. Энэ ахаад цаашаага энэ чигээрээ яваад авах юм бол бид нэр ахаал нөгөө чанаргүй бүтээгдэхүүн хэрэгэлдэг. Ахаал аюулгүй байдал алдагдсан. Ахаад л нөгөө хүний эрүүл амьд явах нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэдэг лоозгонсын шинжтэй байдалтайгаа л үлдчих хэл гэж гайхдаг. Одоо хэрэглэгч бүтээгдэхүүнээ ингээд шинжилгээнд өгнө шүү дээ. Тэгэхээр заавал улсын лабораторид өгөх ёстой ч гэдэг юм уу, тийм тогтсон ойлголттой байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр таны энэ яриа бол одоо тэр хэрэглэгчдэд нэлээд одоо ойлголтыг бол нэлээд дэлгэрэнгүй өглөө гэж үзэж байна. Тэгэхээр ер нь бол итгэмжлэгдсэн л бол үндэсний итгэмжлийн төвөөс итгэмжлээ авсан л бол тухайн хувийн лабораториудад та бүхэн шинжилгээнийхаа бүтээгдэхүүнээ өгч болох нэ. Одоо яг энэ лабораторийн үндсэн хэрэглэгч чинь бизнес эрхэлдэг буюу үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс байхгүй. Тэгэхээр эдгээр өөрсдөө лаборатори дээр өөрсдөө шууд дээжээ авч очиад шинжилгээ хийлэгдэг. Энэ бас тодорхой төвшөнд учир дутагдaltaй шүү гэж. Баталгаажуулалтын байгууллага уг нь энэ бүтээгдэхүүн шаардлага хангасан юм а гэдэг тохирлын гэрчлэгээ олгодог гэдээ би ярианых нь хэлж ирсэн. Тэгэхээр тэр тохирлын гэрчлэгээгээ олгохын тулд тухайн бүтээгдэхүүний түүхий эдээс нь ахуулаад эцсийн бүтээгдэхүүн гарч байгаа хүртэлх бүх үйл явцаас нь шаардлагатай цэгүүдээс нь өөрсдөө дээж аваад лабораторид хүргэж өгч шинжилүүлчихэд аль ч лабораторид хувийнх байна уу, төрийнх байна уу хамаахгүй. Нөгөө эд өрөн үзүүлэлтүүд үздэг байвал лабораториудад шинжилүүлчихэд гарсан дүн дээрээ экспертиз хийгээд буюу шинжээчийн дүгнэлт гаргаад за энэ бүтээгдэхүүн үнэхээр шаардлага хангажээ 3 хүртэл жилийн хугацаатай тохирлын гэрчлэгээ олгоё гэдэг шийдвэрээ гаргадаг байгууллага. За энэ бас л төрийгч байж болно, хувийнхч байж болно л тоо. Гэхдээ олон улсын стандартын шаардлагад нийцүүлж үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй. Магадгүй одоо зах зээл дээр ийм хардлага байдаг л да. Би өөрийнхөө үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг яг лабораторид зориулаад нэг бүтээгдэхүүн дээжинд зориулж хийчгээд тэрийгэ лабораторид авчиж шинжилгээ хийлгэчгээд үр дүн сайн гарахаар нь энэ өстой сайн бүтээгдэхүүн гэж зарж магадгүй. Анзаарах юм бол лабораторийн сорилтын дүнгийн хуудас гэдэг шинжилгээний бичгэн дээр чинь энэхүү сорилтын дүн зөвхөн тухайн дээжинд хамаарна гэсэн тайлбарууд бий. Тэгэхээр энэ өөрөө их сонирхолтой. Зөвхөн энэ авчирсан дээжинд хамаатай шүү. Нийт энэ бүтээгдэхүүнд хамаатай гэдэг үг биш байхгүй. Тэгэхээр бид нэр өөрсдөө ч гэсэн хэрэглэгч юу шаардаж сурах юм гэхээр лабораторийн шинжилгээний бичгээ үзүүл гэхээсээ илүүтэйгээр таны бүтээгдэхүүн стандартын шаардлага хангасан гэдгийг нотолсон тохирлын гэрчлэгээгээ үзүүлээ гэж нэх ёстой юм. Тэгэхээр энэ соёлыг бид нэр өөрсдөө яг одоо энэ манай энэ та бүхэнтэй хамтарч байгаа энэ ярьж байгаа энэ нэвтрүүлгийн ч гэсэн зорилго нь өөрөө энэ хэрэглэгчдийг мэдээлэлээр хангах гэдэг зорилго. Түрүүний жижиг хувийн лабораториуд хөгжих боломжийг яаж хангадаг юм бэ гэж бусад улс орны туршлага л да. Усан дээр хориод үзүүлсэн. 5-ыг нь танай лаборатори үздэг байж болно. 5-ыг нь өөр нэг. 5-ыг нь өөр нэг гээд тоног төхөөрөмжийн давхцал байхгүйгээр лабораториуд хамтраад ажиллах боломж байж байгаа. Бүгд адилхан айхтар өндөр үнэтэй тоног төхөөрөмж авах биш. Өөрсдийнхөө хэмжээнд үзэж чаддаг тоног төхөөрөмжүүд үзүүлэлтүүдэд аваад боловсон хүчний нөөцөө бэлтжиж. Баталгаажуулалтын байгууллага тухайн бүтээгдэхүүнээс төвөр авчгаад энэ 4 лабораторид хуваагаад өгч. 5 үзүүлэлтүүдийг нь үзүүлчих. Нийт 20 үзүүлэлтээр нь энэ бүтээгдэхүүн шаардлага хангачаа гэдгийг нь баталчих. Зарчим юм. Ингийн бол жижиг хувийн лабораториуд эхний ээлжинд нэг 5 шинжилгээ хийгээд явж яснаа 5 төгрөг олоод ихлэхлээрээ хүнээ нэмээд, тоног төхөөрөмжөө нэмээд, нэмэлт үздэг үзүүлэлтүүдээ үзээд хүрээгээ нэмээ явах гээд энэ боломжууд нэг. Баталгаажуулалтын байгууллагад хамгийн их төвөгшил үүсгэж байгаа юм нь нэг дээжийг аваад нэг газар очиод өгч. Нийс Улаанбаатар хотын төвчрлээ бодсон ч гэсэн.
дээж барай тал тийш олон лаборатори хийсэн юм гэдэг чи их төвөгтэй болчихж байгаа. За тийм учраас яадгийн гэхээр хамгийн олон шинжилгээ хийдэг хамгийн том байшинтай нэг л байшин руугаа бүгд бүрдэж очиж шинжилгээгээ хийх гэдэг нь хавбал болчихж байгаа. Хавбалын ачаал нь нөгөө нэг үндсэн чиг үүргээс хайлаад арилжааны шин чанартай шинжилгээ хийдэг ажил руу орчиж байгаа. Тэгэхээр энэ лабораториуд одоо нэгдэж ажиллах хэрэгтэй гэж би үздэг. Өөрөөр хэлбэл нэг том байшинд ороод 10 лаборатори чаддаг үзүүлэлтүүдээ хийгээсв. Хэрэглэгч буюу баталгаажуулалтын байгууллага эсвэл хэрэглэгч дээж аваачаад өгөхлөөр өөрөөсдийнхөө чаддаг үзүүлэлтүүдээ шинжилж мөнгө аваагаад авцгаачих. Хэрэглэгчд айгүй төвөггүй систем байхгүй юу? Хэрэглэгч болохоор дээжийг 10 хуваагаад 10 лаборатори хийсэн явна гэдэг чинь залхуутай ажил болчихж байна. Энэ өөрөө лабораторийн хувьд нэгдэхгүй байгаагаас болоод энэ жижиг лабораториуд өөрсдөө тэгээд лабораториуд гомдолтгол доо манайд ажил орж ирдгүү хөгждгүү мөнгө байдгүү гэд хөгжихгүй байгаагийн шалтгаан нэгдмэл биш байдаг. За бүр сонирхолтой гэх юм уу одоо жоохон харамсалтай жишээнүүд би одоо лабораторид хийсэн бүтээгдэхүүнээ бууз ванш хийдэг үйлдвэр лабораторид очиод шинжилгээ хийлгэхээр нитрат ч гэдэг юм гол аюулгүй үзүүлэлтүүдэд үздэггүй байх жишээ нэг гэдэг. Зүгээр нэг ойр зургийн үзүүлэлтүүд үзчихээ гаргацдаг. Тэгэхээр нөгөөтгийг нь шинжилгээний бичгтэйгээ зараад байдаг. Аюулгүй байдлын шаардлага хангах юм уу гэдэг нь тодорхойгүй болчихдог. Тэгэхээр эн чинь хэрэглэгч өөрөө бүгд химич биш. Хэрэглэгч өөрөө бүгд лабораторийн талаар мэдээлэлгүй. Нөгөө мэддэгт мэрэгэн цоохор мэддэггүй дээрээ цоохор гэдэг шиг нэг лабораторийн шинжилгээний дүн гэсэн цаас л харуулчихад юмаа зараад байна гэдэг нь учир дутагдaltaй шүү. Гэтэл тохирлын гэрчилгээ гэдэг одоо гэрчилгээн дээр болвол энэ бүтээгдэхүүн ийм стандартын шаардлага хангасан тул хэдэн жилийн хугацаатай олгоо гэдэг баталгаажуулалтын гэрчилгээ гэдэг юм байж байгаа шүү. Тэгэхээр хэрэглэгч өөрөө баталгаажуулалтын гэрчилгээний хийж сурах хэрэгтэй. Зөв шинжилгээний бичгээс илүүтэйгээр баталгаажуулалтын гэрчилгээг л хийж сурах хэрэгтэй юм байна тийм үү? Баталгаажуулалтын байгууллага гэдэг нь мэрэгсэн экспертүүдээс бүрдсэн ажлын хэсгүүдтэй байж дээ. Орон тооны болон орон тооны бус шинжээч гэж бид нэр хуулийн дээр эднэр тэгээд нэрлэсэн. Баталгаажуулалтын шинжээч. Баталгаажуулалтын шинжээч буюу тэр дүгнэлт гаргах гэж байгаа хүн маань сорилтын дүнгийн хуудсан дээр мэдээллийг уншиж чаддаг. Өөрөөр хэлбэл нөгөө түрүүний усан дээр шинжилгээ хийсэн гэдэг бичгийг тийм үү? Эн чинь нийт усан дээр үзэх ёстой 20 үзүүлэлтээс 5-ыг нь л үтсэн байна. Тэгэхээр болохгүй юм байна. Тэгэхээр энэ уснаас дээж аваад өөр үзүүлэлтүүдийг нь өөр лаборатори шинжилүүлээд гэдэг юм одоо яг эдгүүрийн шинжилгээний хариунууд гарахаар нь олон дахин одоо хийгдсэн шинжилгээний үр дүнгуудыг харж байгаа. Энэ бүтээгдэхүүнийг эн чинь зарим үйлдвэрүүд бол 24 цаг тасралтгүй үйлдвэрлэж явж байгаа шүү дээ. Тэгвэл энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж явах явцдаа ямар ч алдаа гарахгүйгээр үйлдвэрлээд эцсийн бүтээгдэхүүн чанартай гардаг юм байна. Энийг би сорилтын дүнгээр нотолчлоо. Өөрөөр хэлбэл би түүхийн эдээсэн дээж аваад лабораторид үзүүллээ. Дунд нь нэг одоо юу гэдгийг технологийн айл нэг гормон дээр бах юм холцсон байхад нь аваад дахиад шинжилүүллээ. Эцсийн бүтээгдэхүүн гарчгаар нь дахиад шинжилүүллээ. Энэ үр дүнгууд дээр анализ хийгээд энэ бүтээгдэхүүнийг хүмүүс авч хэрэглэхэд аюулгүй стандартын шаардлага хангацсан байна гэдэг гэрчлэгийг 3 жилийн хугацаатай гэж байгаа шүү. 3 хүртэл жилийн хугацаатай. Нөгөө лабораторийн сорилтын дүнгийн хуудас чинь болохоор энэ лабораторийн шинжилгээний бичиг зөвхөн тухайн шинжилгээ хийсэн дээжинд маань хамаатай. Бусад юмд хамаагүй шүү гэж яхад энэ тохирлын гэрчилгээг энэ лабораторийн дүнгууд дээр үндэслээд гаргахлаар 3 хүртэл жилийн хугацаатай шүү гэж гаргаад өгч байгаа. Ингэхлээр нөгөө худалдааны байгууллагууд дээр ч гэсэн уг нь одоо энэ хяналтын байцаагч нарын их ажил хялбаршаад эхлэх байхгүй юу? Жишээлбэл бид нэг 8 нэрийн дэлгүүр ажиллаулдаг хүний одоо дэлгүүрт ороод кастн дээр нь бүх бараануудын жагсаалт нь байж байгаа тийм үү? Баркодтой. Энэ бараанууд бүгд тохирлын гэрчилгээтэй юу үгүй юу гэд чеклэхэд нэг их хугацаа ороод байхгүй. Тэнд бүтээгдэхүүнээс дээж аваад ийшээ лаборатори руу гүгээд авах шаардлага байхгүй. Тохирлын гэрчилгээтэй тэр нэтгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын байвал окей. Чи тохирлын гэрчилгээгүй бараа зарж ивэл харин асуудалтай шүү. Яагаад гэхээр чи стандартын шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй бараа зарж байна. Хангаагүй гэж би хэлээгүй шүү. Хангасан эсэх нь тодорхойгүй бараа зарж байна. Тийм учраас чи энийг болоо гэдэг шаардлагуудаа тавиад бүр тэр шаардлагыг биелүүлдэггүй дэлгүүрийг хаадагсан ч боодгсон ч байхгүй юу.
Энэ өөрөө Монгол Улсын засгийн газрын бодлоготойгоо бас уялдаж байгаа. Юу дуртайгаа үйлдвэрлэл, чөлөөтэй үйлдвэрлэл, чөлөөлөе. Гол нь стандартын шаардлагад нийцсэн юм үйлдвэрлэлээ. Гэдэг бодлоготой уялдаа явчих хэрэгтэй. Тэгэхээр бид нэр энэ лабораториудыг гэдэг юм уу, энэ байгууллагуудыг хөгжлийн тухай яриад ирэхлээр хамгийн том хяналт тавьдаг одоо эрх мэдэл бүхий хүн хэрэглэгч. Хэрэглэгч тохирлын гэрчлэгээ нэхээс сурч байгаа. Тохирлын гэрчлэгээгээ олохдоо лабораторийн дүн ашиглаад сурч байгаа. Лаборатори нь үр дүнгээ бодиттой гаргаж байгаа. Ингээл Экострогч компани нь үндэсний итгэмжлэлийн төвтэй хамтран хэрэглэгчдэд лабораторийн шинжилгээний үр дүн, баталгаажуулалтын байгууллагын тохирлын гэрчлэгээний үр дүн хэрхэн чухал бэ? Ямар ач холбогдолтой вэ гэдгийг энгийн үгээр хөрөхийг хүслээ. За баярлалаа нэвтрүүлэгтээ хурж оролцуулсанд. За тэгээд үндэсний итгэмжлэлийн төв бас энэ хэрэглэгчдийг мэдээлэлтэй байлгах. За хэрэглэгч маань өөрөө мэдээлэлтэй байснараа өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах, чанартай бүтээгдэхүүн хэрэглэх энэ нөхцөлийг бүрдүүлэхэд танай энэ нэвтрүүлгийн одоо ач холбогдол их юм аа. За тэгээд энэ нэвтрүүлэг маань бас цаашдаа бүр нарийн хвчлээд одоо жишээлбэл махны антибиотикийн үлдэгдэлч гэдэг юм уу? Хүнсний ногоонд пестицидийн үлдэгдэл. За ер нь импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнүүд дээр аюулгүй байдлын шаардлагууд ядгийн ч гэдэг юм уу? Ингээд цаашаа цуврал байдлаар явж одоо хэрэглэгчдийг мэдээлэлээр хангана гэдэгт би бас их итгэлтэй байна. Цаашид бас үндэсний итгэмжлэлийн төвийн үйл ажиллагааг ингэж одоо хэрэглэгчдэд таниулж гэж буянтай ажил хийж байгаа та бүхний ажилд бас амжилт хүсье. Баярлалаа. Хамт байсанд баярлалаа. Дараа иргэд уулзцгаая.